За сайн бацгаана уу. Өнөөдөр хөшрөт механизмын кинематик шинжилгээний бодлогыг бодлоо. За тэгэхээр бид хүнд өгөгдсөн бодлогоор ОА АБ гэсэн уртуудаар өгөгдсөн хавтгай нугсан хөшрөт механизм бол өгөгдсөн байна. За ЛА АБ гэсэн уртууд маань тэнцүү хэмжээтэй. За ОА гэсэн нэгдүгээр мөч буюу тахиргол, АБ гэсэн шатун. За эдгээрүүд уртвал тэнцүү хэмжээтэй 0.6 м гэсэн урттай өгөгдсөн байна. За тахирголын эргэлтийн өнцөг хурд нэгдүгээр мөчийн өнцөг хурд 4 π хэмжээтэй бол өгөгдөжээ. За тэгэхээр энэ бодлогыг бид тухайн шатун дээр байгаа ЭМЦ-ийн хурд хурдтгалыг тодорхойлъё. За тэгэхээр ОА гэдэг тахиргол маань ерөнхийдөө бол ОЦ-гээ тайраад эргэх хөдөлгөөнийг бол хийн. За харин АБ шатуу маань А зэгтэй харьцангуйгаар эргэх хөдөлгөөнийг Б зэгтэй харьцангуйгаар давших хөдөлгөөн хийх, өөрөөр хэлбэл хавтгай хөдөлгөөн хийж байгаа ийм 2 дугаар мөч байна. За тэгвэл 3 дахь мөч болох Б болзон маань хэвтэ тэнглэгийн дагуу давших хөдөлгөөн хийх ийм болзон байна. За тэгэхээр хэвтэ тэнглэгийг энд тэмдэглэдэг. Энэ бол хэвтэ тэнглэг. За энэ тэнглэгтэр бол бусад тэнглэг би ерөө тэнглэгийг бол төрсөлчээ. За тэгэхээр энэ тухайн механизмаа бид эхлээд тухайн механизмынхаа байгуулалтыг бол ингээд харахад тухайн механизм маань 1-р ангийн 0.1-ээс 2-р ангийн 2-р эренбийн 2, 3 гэсэн мөчүүдээр холбогдсон 2-р ангийн механизм юм байна. Тэгэхээр хоёр бүтцийн нэгжүүд гэсэн бүтцийн группээс тогтох ийм механизм байна. Тэгэхээр энэ бодлогыг би бодохдоо Паланы аргыг бол ашиглая. За хурд хурдтгалыг тодорхойлох Паланы аргыг бол ашиглана. За тэгэхээр Паланы аргыг ашиглахдаа энэ бүтцийн группүүдийн нэгжийн дарааллаар үндсэндээ бол тооцоолол хийж болдог. Өөрөөр хэлэх юм бол эхлээд би 1-р ангийн 0.1 гэсэн мөчүүдээр холбогдсон байгаа механизмээр тооцоолол хийгээд 2-дугаарт нь 2-р ангийн 2-р эренбийн 2, 3 гэсэн мөчүүдээр холбогдсон байгаа механизмээр тооцоолыг бол хийж болно гэсэн. За энэ аргаар тооцоо хийхдээ за үндсэн 3 дарааллаар бол тооцоолыг бол хийн. За нэгдүгээр асуудал нь болохоор тухайн механизмыг яг өгөгдсөн байгаа хэмжээсийг ашиглаад тодорхой масштаб сонгоод кинематик бүдүүчийг дүрслэнэ. Хамгийн ихний асуудал бол кинематик бүдүүчийг тодорхой байрлалд нь тухайн мөчийн өгөгдсөн байрлалд нь тодорхой масштабыг ашиглаад бол дүрслэх юм байна. За энэ масштабыг бид сонгохдоо өгөгдсөн байгаа хөтлөх мөчний уртыг ОА гэсэн уртыг ямар хэмжээгээр зорих вэ? ОА гэсэн эрчмээр илэрхийлж зурх масштабын хэмжээг бол сонгодог. За ОА маань 0.6 м. За энэ хэмжээсийг би 20 мм-аар зурчия. За 30 мм-аар тооцоолыг би явчих. 30 мм. 30 мм. За тэг ингээд харахаар масштаб байна л 100-ны 2 буюу метрийг хавах нь миллиметр. Хэдэн миллиметрт хэдэн метрийн нэг чи хатхыг авах зурх юм бэ гэдэг талаар масштабаа сонгоно. За ингээд босод өгөгдсөн шаардлагатай хэмжээсүүтэй зурх хэмжээсүүд тодорхойлоод авна. За энд АБ гэдэг уртын хэмжээ болохтой ЛАБ гэсэн хэмжээсийг масштабтай харьцуулаад зурх хэмжээсийг гаргана. За ЛАБ бол 0.6 учраас зурх хэмжээс нь 30 мм. За тэгвэл МБ-ийн байрлал бол ЛМБ хахан масштаб буюу 0.2-ыг масштаб 0.2 дахь байхаар энэ бол
нэ. Эдгээр бол зурх кинематог бүдүүчдээр дүрслэгдэх мөчүүдийн уртын хэмжээс байх нэ. За тэгэхээр би бол кинематог бүдүүчийг бол хиний байдлаар шууд дүрсэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол А гэсэн мөчийн уртын хэмжээ бол 30 мм. За тэгээд тэр 30 мм-ээр бид 30 градусын налуу гэсэн өгөгдөлт байгаа учраас 30 градусын налуу байрлал дээр бид эхний хөтлөх мөчийн А-ийн байрлалыг бол тодорхойлно. За ингээ А-ийн байрлалаасаа мөн А, Б арай төстэй тойрогддог. За Б зэг мэрэгтэй тэнэлэгтэй давшиг хөдөлгөөн хийж байгаа учраас X сэнхлийн дагуу шулуун тогтолцоолоод тогтолцлын зэг нь Б зэг. Тэгэхээр А, Б радиус L уртын маань хэмжээ бол энэ 30 мм байна гэж хэлсэн. За тэгээд ийм цэгийнхаа байрлал болохдоо А, Б гэсэн мөчийн урт дээр Б цэгээс 10 мм-ийн зайд буюу 0.2 м зайд байрлаж байна гэдэг байдлаар бол эхний асуудлыг өгөх юм бол шийдэж болж байна. За ингээд хоёр дахь асуудал нь болохоор шаардлагатай цэгүүдийн шугамын хурд, шаардлагатай мөчүүдийн өнцөг хурдыг тодорхойлно. За энэ бол хоёр дахь асуудал нь. За ингээд харахаар бид бүхний өгсөн жишээн дээр бид бүхэн А цэгийн хурдыг олох ёстой бол таажийн хөдөлгөөнтэй цаг. За Б цэгийн хурдыг олно. За мөн бодлогын үндсэн өгдөл болох ийм цэгийн хурдыг бас олох нэ. За тэгэхээр А цэг хурдаас эхлээд болов. Тэгэхээр А цэг маань О цэгийг тойроод цагийн зүйний эсрэг чиглэлд бол эргэх хөдөлгөөн бол хийж байгаа учраас А цэгийг болохдоо нэгдүгээр мөчийн өнцөг хурдыг тухайн мөчийн радиусаар нь үржүүлж өгнө гэж. За ингээд харахаар нэгдүгээр мөчийн өнцөг хурд бол 12.56 өрчгөн ила 0.6 буюу 7536 м/сек гэсэн утгатай гарчаа. За ийм модультай байна. За тэгвэл түүний чиглэл бол АБ гэсэн хэрчмээр перпендикулаараар өнцөг хурдны эргэлтийн чиглэлийн дагуу дүрслэгдэх ёстой. За тэгэхээр ОА гэсэн хэрчмээр перпендикулаараар өгдөр мөчийнхаа тухайн мөчийнхаа өнцөг хурдны эргэлтийн чиглэлийн дагуу А цэгийн хурд бол дүрслэгдэх нэ. За дараа Б цэгийн хурдыг болов. Б цэг бол А цэгтэй харьцангуй хөдөлгөөн хийж байна. Тэгэхээр палааны арга дээр бид Б цэгийн хурдыг олохдоо А цэгийг туйл цэг гэж сонгоод Б-гийн А-тай харьцангуй хурд гэдэг байдлаар тэгшгэлийг бол бичиж болно. За тэгвэл энэ тэгштэл дээр бид А цэгийн хурдны хэмжээ чиглэлийг бол олсон байгаа. За хурд бол ер нь бол тухайн хэрчмээр тухайн дүрсэлж байгаа мөчтөр бол мөчийн урттай бол перпендикулаараар чиглэдэг дүрмээр бол ерөнхийдөө Б-ийн А-тай харьцангуй хурдны чиглэл бол АБ гэсэн хэрчмээр бол перпендикулаар байх юм байна. Б цэг маань өөрөө хэвтэ тэнглэгийн дагуу давшиг хөдөлгөөн хийж байгаа учраас үүний чиглэлийг бол бид бүхэн мэдж байгаа. Энэ бол X гэдэг тэнглэгтэй параллел хөдөлгөөнийг бол хийж байгаа юм байна. За ингээ энэ тэгшгэлээр харахад нэг тэгшгэл хоёр үл мэдэгдэж байгаа учраас бид бүхэн утгыг олох боломжгүй. За тийм учраас бид бүхэн палан байгуулах нэ. За ингээ хурдны паланыг байгуулъя. За ингээ хурдны паланыг байгуулахдаа бид бүхэн хурдны масштабыг сонгоно. За хурдны масштабаа сонгохдоо мэдэгдэж байгаа А цэгийн хурдыг за энд бид олсон байна. За ямар хэмжээгээр зурах вэ? За энэ бол А цэгийн хэмжээг туйл цэгээс А цэг хүртэлх за ямар хэмжээтэй авах гэдэг бид өөрөө сонгоод масштабаа сонгож байгаад хурдны паланыг бол байгуулах юм байна. За А цэгийн хурдны хэмжээ бол 7536 гэдэг хэмжээ байгаа. За энэ хэмжээсийг би
миллиметраар тооцоолъё гэжлээ. За 20 миллиметраар зуръя гэдэг. За эхний PA гэдэг хэмжээг бол бид хүн эхний утгыг бол өөрөө сонгож байгаа. За ингээд масштабыг хэмжээ маань 0,376 метр секундыг хуваахын миллиметр гэсэн хэмжээ. Тэгчтэйгээр бол зурагдах нэ. Өөрөөр хэлбэл 1 мм гэдэг метр секунд хурдны утгыг агуулж зурж байгаа юм байна гэдгээр масштабаа сонгоод зурж байгаа. За ингээд хурдны паланаа зурж эхлэе. За хурдны паланыг зурхдаа тэнглээ авчи. За энэ тэнглэг дээрээс А-ийн хурдны чиглэл бол А гэсэн хэрчмээр энэ хэрчмээр перпендикулараар байх хэвээр. Перпендикулар. За энэ чиглэлд. За уртын хэмжээ бол за энд би хурдны туйлцгийг бол сонгож авах хэрэгтэй. Хурдны туйлцгийг P жижиг P үсгээр тэмдэглэдэг. Энэ дээр болохоор хурд нь тэгтээ тэнцүү байгаа цэгүүд бол давхцсан. За би төхний зургийн дээрээс А цэг бол хөдөлгөөнгөө цэг байгаа. B штрих гэдэг цэгүүд бол хөдөлгөөнгөө цэгүүд байгаа. Тэгэхээр эдгээр цэгүүд маань туйлцэг дээр бол давхцсан юм байна. За тэгээд энэ уртын маань хэмжээ болохоор би А-гаас P-гээс А гэдэг хэмжээг 20 мм-аар зуръя гэсэн байна. 20 мм-аар. Энэ хүртэл хэмжээ бол А-цэг. Энэ бол перпендикуляр байна. За үүнийхээ дараа би энэ тэгшдэглээ А-цгийн хурдны чиглэлийг төрүүлсэн. Дараа нь Б-гийн А-тай харьцангуй хурдыг чиглэлийг төрслөө. Өөрөөр хэлбэл Б-гийн А-тай харьцангуй хурд гэж бид хүн уншин ойлгохдоо Б-цэг А-цгийг тойроод ирэх хөдөлгөөн хийх юм а гэж ойлгох юм байна. За тэгэхээр Б-гийн А-тай харьцангуй хурдны чиглэлийг төрслөхдөө А, Б гэсэн эрчимд перпендикулараар А-д мэдэгдэж байгаа А-цэгээс чиглэлийг бол сонгож төрслөн. Ингэж. За ерөнхийдөө энэ чиглэлтэй. За дараа нь Б цэг маань X тэнглэгтэй параллел хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр B цэгийн хурдын чиглэл бол ямар ч байсан хэвтэ тэнглэгийн дагуу бол үйлчлэх ёстой байна. Энэ чиглэлдөө гэдгээ бид хүн огтлцож байгаа чиглэлийн байдлаар нь гэд бол чиглэлээ тогтоод. За тэгэхээр хэвтэ тэнглэгийг хүн зурхад тухайн B-гийн А-тай харьцангуй хурдны маань чиглэлтэй энэ чиглэлд ирж огтлцож. Өөрөөр хэлэх юм бол энэ бол мэддэхгүй байсан нөгөө B цэгийн маань байрлал тодорхой болж байна гэсэн үг. За тэгвэл энэ бол перпендикуляр AB дэмжээ. Энэ бол параллел XX гэдэг шулган байна. За ингээ огтлцлын зэг дээр B цэг болголтлоо. За тэгэхээр илүү зургаас гэдэг бол дор нь айлгаж авчихлаа. Зэг зүгээр байдаг. За дээшээ зурагдахгүй доошоо чиглэлтэй зурагдчихж энэ B цэг болголцсон байна. За тэгэхээр энэ дээрээс бид хүн юу гэсэн дүгнэлт ажиллах вэ гэхээр тухайн мэддэхгүй байсан Б-гийн А-тай харьцангуй хурдны хэмжээг палан дээрээсээ бид хүн хэмжилтийг аваад зурсан масштабаар нь орчуулахаар Б-гийн А-тай харьцангуй хурдны хэмжээ бол бодит утга олгох боломжтой байна. За энийг олохдоо бид хүн Б-гийн А-тай харьцангуй хурдны хэмжээг олохдоо А, Б гэсэн хэмжээг шугамаараа хэмжиж аваад зурсан масштабаар оржуулахаар бодит хэмжээ бол олдох нэ. За тэгэхээр энэ бол адил талд тэнцүү хэмжээтэй болж байгаа учраас энэ бол адилхан 20 мм. За 20 мм-ийг масштаб нь 376-аар оржуулахаар Б-гийн А-тай харьцангуй хурдны хэмжээ бол 7536 секунд гэсэн утгатай бол гарчээ. За ингээд Б-гийн А-тай харьцангуй хурдны утгыг бол оллоо. За утга олдсон бол
B-гийн А-тай харьцангуй хурдыг болохдоо B А гэдэг мөч бол 2 дугаар мөч байна. Тэгэхээр 2 дугаар мөчийн өнцөг хурдыг үржих нь L A B гэсэн томьёогоос олох боломжтой. Тэгэхээр эдгээр энэ томьёоноос бидхэн 2 дугаар мөчийнхөө өнцөг хурдыг бол олох боломжтой байна. За тэгэхээр 2 дугаар мөчийн өнцөг хурд бол B-гийн А-тай харьцангуй хурдны модулыг тухайн мөчийн хурдад нь харьцуулаад олох нэ. За ингээд болохоор 7536-г LAB 0.6 гэт өгдсөн байгаа буюу энэ бол нэгдүгээр мөчийн зуртаа тэнцсэн хэмжээтэй 1256 гэт асам нэг зэрэгтэй харах нэ. За тэгвэл B цэгийн хурдны модулыг өгөх нь яаж болох вэ гэхээр B цэгийн хурдны модуль бол PB гэсэн хэмжээд энэ эрчмийн хурдыг хэмжиж аваад хурдныхаа масштабаар үржүүлэхээр бодит модулын тоо утга бол гарах нэ. За тэгэхээр энэ хэмжээ бол хэмжээг бол 20 мм зарчим 0.376 гээд энд гарч байгаа утга маань 7536 м/сек гэсэн утгатай гарчээ. За тэгэхээр олсон утгуудаа одоо би чиглэлийг энэ хурдныхаа утгуудын чиглэлийг төрслөх ёстой. За тэгэхээр А цэгийн хурдны чиглэлийг бол энд төрсөлдсөн байна. За тэгэхээр B-гийн А-тай харьцангуй хурдны чиглэлийг төрслөе. B-гийн А-тай харьцангуй хурдны чиглэлийг төрслөхдөө за 2 дугаар тухайн мөчийнхөө өнцөг хурдны эргэлтийн чиглэлийн дагуу B цэг А цэгийн тойрог төр хөдөлгөөн хийж байгаа учраас B цэг дээрээс бид төхөн чиглэлийг бол дүрслэн. За тэгэхээр 2 дугаар мөчийн өнцөг хурдны чиглэлийг эхлээд би дүрслэх ёстой болж байна. Тэгэхээр эндээс харахаар B-гийн А-тай харьцангуй хурд бол B цэг А цэгийн тойроод гэж. Тэгэхээр энэ чиглэлийг би B-гийн А-тай харьцангуй хурдны чиглэл бол доошоо чиглэлтэй байгаа учраас B-гийн А-тай харьцангуй тангенцал хурдтлаа төрслөө авчлаа. Хурд ирж байгаа. B-гийн А-тай харьцангуй хурдны чиглэл бол ийм чиглэлтэй бол байх нэ. Зөвөр хэлэх юм бол энэ орчинд перпендикуляр байх. За тэгвэл эндээс харахаар 2 дугаар мөчийн өнцөг хурдны чиглэл бол B цэг А цэгийн тойроо цагийн зууны дагуу эргэх ийм чиглэлтэй юм байна. За тэгвэл B цэгийн хурдны чиглэл бол P-гээс B рүү чиглэлтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол B цэгийн хурдны чиглэл бол А цэг рүү чиглэлтэй төрслөгдөх нэ. За ингээ хурдны палан дээр төрслөгдсөн байгаа энэ чиглэлүүдийг харж байгаад бид бүхэн тухайн олсон цэгүүдийнхаа хурдны чиглэлийг бол дүрсэлж бас болж байна. За ингээд 3 дугаар асуудал нь 3 дахь эм цэгийн хурдыг олоог байна. За эм цэгийн хурдыг бид төхөө олох ёстой. Эм цэгийн хурдыг. За тэгэхээр эм цэгийн хурдыг олохдоо бид бүхэн гурвалжны төсөөтэй шинжийг бол ашиглаж байна. Өөрөөр хэлбэл А, Б гэсэн үчшээр Б цэгээс 0.2 м зайд эм цэг маань байрлаж байгаа. Тэгвэл төсөөтэй шинжээр А, Б гэсэн энэ үчтэр эм цэг маань бол байрлах юм байна. Эм цэг байрлал бол тодорхой болох юм байна. За тэгвэл эм цэгийнхаа байрлалыг бид хүн МБ гэдэг байрлалыг тодорхойлохдоо ЛМБ гэсэн хурдыг ЛАБ гэсэн хурдад харьцуулаад за АБ гэсэн энэ хэрчмийн модуль арга. Өөрөөр хэлэх юм бол төсөөтэй шинжийг ашиглаад олчиж болж байна.
За MB-ийн хэмжээ болохоор 666 мм гэсэн хэмжээ. Тэр өөрөөр хэлбэл B-гээс энэ хүртэлх хэмжээс бол зэнд эмцэг маань байрлах хэрэгтэй ажиг. За ингээд төсөөтэй шинжийг болгочихчих. За тэгэхээр энийг би тооллоо ихтэй холбоход энэ бол эмцгийн хурд өөрөөр хэлэх юм бол PM гэдэг хэмжээг шугамаараа хэмжиж аваад масштабаар үржүүлэхээр хурдны утга нь олдох юм байна. За тэгэхээр PM гэдэг хэмжээсээ ингээд шугамаараа хэмжээд авахаар 18 метрийг үржих масштаб нь 376 байгаа. Ингээд болохоор эмцгийн хурдны хэмжээ 768 секунд гэсэн утгатай гарч байна. За өөрөөр хэлбэл энэ чиглэлийг би цагаад энд нь зөөвөл энэ бол эмцгийн хурдны чиглэл байна. За ингээд хоёр дахь асуудал буюу шаардлагатай зэгүүдийн шугамын хурд өнцөг хурдны хэмжээ болох бодолтой хэсэг маань бол дуусч байна. 3 дахь бол асуудал нь шаардлагатай зэгүүдийн шугамын хурдтгал шаардлагатай мөчүүдийн өнцөг хурдтгалыг тодорхойлно. За тэгвэл за мөн адилхан яг хурдан дээр бодсон яг дараалалаараа бид хүн тооцоолох юм. За тэгэхээр А-ийн хурдтгалыг болох юм байна. А-ийн хурдтгалыг болохдоо 1-р мөчийн өнцөг хурдтгал эргэх хөдөлгөөн хийж байгаа учраас нормал хурдтгалын томьёог оруулна. 1-р мөчийн өнцөг хурдтгалыг квадратаар төшөөлөд LOA гэсэн хурдаар үржүүлж өгч тодорхойлно. За 1-р мөчийн өнцөг хурд маань 12.6-гийн квадратыг 0.6-д үржүүлэхээр 94,652 м/сек квадрат гэсэн утгатай бол гарах юм байна. За тэгэхээр нормал хурдтгалын томьёогоор шимтсэндээ тодорхойлж байгаа учраас А-ийн хурдтгал маань О-г тойрог дээрх хөдөлгөөн хийж байгаа учраас А-гаас O руу чиглэлтэй бол төрслөгдөнө. Тэгвэл А-ийн хурдтгал бол А-гаас O руу чиглэлтэй бол төрслөгддөг. За тэгэхээр нормал хурдтгал ямар төврөөгөө бол чиглэж идэг. За үүний дараа Б-ийн хурдтгалыг болоо Б-ийг байна. Давших хөдөлгөөн хийж байгаа цаг. Тэгэхээр А-тай харьцангуйгаар хөдөлгөөн хийж байгаа учраас А-ийг би туйлцэг гэсэн гоод Б-ийн А-тай харьцангуй нормал Б-ийн А-тай харьцангуй тангенцал гэсэн хоёр байгуулагчид цатгалтайг. За тэгэхээр энэ тэгшгэлд байгаа энэ хэмжээ чиглэл бол мэдэгдэж байгаа. Өнөө ус хэмжээ чиглэл хоёулаа мэдэгдэж байгаа. Энэ бол зөвхөн чиглэл мэдэгдэж байна. Энэ бол зөвхөн чиглэл мэдэгдэж. А-ийн хурдтгалын чиглэл бол параллел А-гаас O руу чиглэлтэй төрслөгдөж байгаа. За тэгвэл энэ бол нормал хурдтгал мөн адилхан нормал хурдтгал учраас параллел B-гээс A руу тухай мөчийн төврөө эргэлтийн төврөө бол чиглэл. За тангенцал хурдтгал бол тухайн мөчн дээр перпендикулараар төрслөгдөх ёстой. За B-ийн маань давших хөдөлгөөн хийж байгаа учраас параллел XX гэсэн хөдөлгөөнийг бол ихнэ. За ингээ нэг тэгшэл хоёр үл мэдэгдэж байгаа учраас бид бүхэн мөн хурдтгалын палан байгуулах нэ. Хурдтгалын палан байгуулна. За хурдтгалын паланыг байгуулахдаа хурдтгалын масштабыг сонгоно. За энэ масштабаа сонгохдоо мэдэгдэж байгаа А-ийн хурдтгалыг ашиглана. За энэ хурдтгалыг би ямар хэмжээгээр зорох вэ гэдгээ олзуурах хэмжээсээ эхний утгыг бол өөрөө сонгож бүрслэн. За ингээд дараагийн хэмжээ бол 94,652-ыг
30 мм-аар зурья. За ингээд сонгоод зурхад масштабын маань хэмжээ 100 м/сек квадратыг миллиметрт гэсэн. Нэг жирүүл зурагдах нь өөрөөр хэлбэл 1 мм-д хэдэн метр секунд квадрат хурдтгалын утгаа агуулж зурх юм бэ гэдэг байдлаар өтгөн масштабаа сонгож зургана. За ингээд зурсан яхсныхаа дараа бид хүн А зэгээс эхлээд зурж эхлэх ёстой. За тэгэхээр бид хүнд энд мэдэгдэж байгааг үзсэн байгаа. Нормал хурдтал B-ийн А-тай харьцангуй нормал хурдтгалын хэмжээг би мэдэгдэж байна гэж үзсэн. Өөрөөр хэлэх юм бол нормал хурдтгалыг олохдоо тухайн мөчийн өнцөг хурдыг квадрат зэрэг төшөөлөд уртаар нь үржилж өгнө гэсэн томьёо бол тогтмол томьёо байж байгаа. Тэгэхээр AB гэдэг мөч маань 2 дугаар мөч учраас 2 дугаар мөчийн өнцөг хурдыг тухайн мөчийн уртаар нь буюу AB гэсэн мөчийн уртаар нь үржилж өгнө. За тэгэхээр бид бүхэн дөрөвчийн 2 дахь асуудал дээр 2 дугаар мөчийн өнцөг хурдны хэмжээг бол олсон байгаа. Энэ 12, 56 гэдээ олсон. Дүүний уртыг нь бол 6 гэдэг уртаар нь үржүүлээд олоход нормал хурдтгалын утга бол 94,652 м/сек квадрат гэдэг утгатай байна. За тэгвэл үүний зурх хэмжээсийг би энэ B-ийн А-тай харьцангуй нормал гэдэг байдлаар нь зурх хурдыг олохдоо өөрөөр хэлэх юм бол хурдтгалын балан дээр хэрхэн зурх вэ гэдгийг олохдоо бодит тоон утгыг сонгож зурхч байгаа масштабтай харьцуулаад зурх хэмжээсээ бол тодорхойлно. За тэгэхээр энэ бол 94,652-ыг зурх гэж байгаа масштаб байна. 355 гэхээр 30 мм байна. За ингээд үндсэндээ энэ хоёр чиглэлийг бид өхөн зураад дараа нь B-ийн А-тай харьцангуй тангенцал хурдтгалыг B-ийн А-тай харьцангуй нормал хурдтгалын төгсгөл дээрээс тангенцалын чиглэлийг дүрслээд за 7-ийн F-тэй харьцангуй F-тэй шулуун татаад огтлцлын цэг нь B цэг гэдэг байдлаар бол B цэгийн хурдтгалыг бол дүрслэх нь. За ингээд хурдтгалын паланыг байгуулахын тулд за хурдтгалын эгшин зургийн төвийг сонгож авна. Төл зэг хурдтгалын төл зэгийг сонгож болоо. Энэ дээр болохоор хурдан тэгтээ тэнцүү байгаа зэгүүд бол давхцсан. За ингээд А цэгийн хурдны чиглэл бол А-гаас О руу чиглэлтэй. За энэ чиглэл бол А-гаас О руу чиглэлтэй дүрслэгдэх юм байна. За А-гаас О руу чиглэлтэй. За ерөнхийдөө биш болоно. Энэ чулуунд параллел арц гэж хэвтэй А-гаас О руу чиглэлтэй B зэгсээ зурхнаа. За би параллел бүрхэмлэлээр зурхын тулд илүү шулуунууд татж байгаа зурчлаа. За тэгэхээр энэ хэмжээсийг болохоор хэдээр зурчихлаа 30 мм-аар төрсөлье гэсэн. Энэ цэг бол А цэг юм аа. Энэ бол параллел О А гэдэг шулуунтай параллел аа. За дараагийн чиглэл нь болохоор B-гээс А руу чиглэлтэй. Өөрөөр хэлэх юм бол BA гэсэн эрчимд параллелаар зурх юм байна. За тэгэхээр B-гийн А-тай харьцангуй хурд маань B цэг А цэгийг тойроод ирэх хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр B цэг А цэгийг тойроод гэхээр энэ чиглэл бол B-гээс А руу чиглэлтэй болж зурагдах нэ. Өөрөөр хэлбэл эргэлтийн төв нь А цэг болж байгаа учраас B-гээс А руу чиглэлтэйгээр B параллелаар бол зурх нэ. B-гээс А руу чиглэлтэй. За тэгэхээр чиг бол шугамаа чирээж явж иж бол
Уг нь болохгүй тий. And энэ уртын маань хэмжээ болохоор биегийн аатай харьцангуй уртны уртын хэмжээ болохоор 30 мм гэж. 30 мм. Тэр бол параллел BA гэдэг хэмжээ. За энэ хэмжээ бол нормал BA гэдэг хэмжээтэй. За түүн дээр перпендикулараар тангенциал хурдтгалын чиглэлийг бол турслана. B-ийн аатай харьцангуй тангенциал хурдтгал. B-ийн аатай харьцангуй тангенциал хурдтгалын чиглэлийг турслалаа. За тэгээд хэвтэ тэмлэгтэй параллел хөдөлгөөнийг энэ бол параллел XX гэдэг хөдөлгөөн байна. За ингээд зурхаар хоёр хатгалцлын зэг маань энд орж хатгалцж. Энэ бол тангенциал BA гэдэг хэмжээ байна. За энэ бол мөн перпендикуляр AB гэдэг хэмжээс бол энэ хэмжээс юм аа. За ингээд хоёр хатгалцлын зэг дээр бид бүхний тодорхойлох гэж байсан B цэгийн маань утга бол тодорхойлогдно. За тэгвэл бид бүхэн тангенциал B-ийн аатай харьцангуй утгыг шугамаараа хэмжиж аваад масштабаар нь өржүүлэхээр B-ийн аатай харьцангуй тангенциал бодит утга нь болтох нэ. За энэ хэмжээсийг шугамаараа хэмжиж авах тангенциалын хэмжээсийг 21 мм байсан байна. За энэ хэмжээсийг масштабаар үржүүлэхээр хурдтгалын масштабаар үржүүлэхээр 355 ингээд үржүүлэхээр B-ийн аатай харьцангуй тангенциал утга 66 250 секунд квадрат гэдэг утгатай гарах юм байна. За тэгвэл энэ тэгштэглээс бүхэн 2 дугаар мөчийн өнцөг хурдтгалыг олох боломжтой. B-ийн аатай харьцангуй тангенциал бодит утгыг LAB гэсэн хэмжээнд нь харьцуулбал 2 дугаар мөчийн өнцөг хурдтгалын хэмжээ олдоно. За энэ хэмжээ бол B-ийн аатай харьцангуй тангенциал гэдэг маань 66 255 үнийг LAB буюу 0.6-ад харьцуулахаар 110 425 секундаас 2 зэрэг гарах нэ. За ингээд PV гэдэг хэмжээг PV гэдэг хэмжээгийн энэ хэмжээсийг шугамаараа хэмжиж аваад масштабаар хурдтгалынхаа масштабаар үржүүлэхээр BC хурдтгал утга олдоно. За энэ бол PV гэдэг хэмжээ 60 мм зурагдсан байна. Энийг хурдтгалын масштаб болох 355-аар 1055-аар үржүүлэхээр энэ хэмжээ бол 189 метр секунд квадрат гэсэн утгатай гарах нэ. За ингээд одоо бид бүхэн олсон байгаа утгуудыг тухайн зураг дээр бол дүрслэе. За тэгэхээр Азийн хурдны чиглэлийг би дүрслсэн. За B-ийн аатай харьцангуй нормал хурдтгалын чиглэл бол B-ийн аатай харьцангуй хурд буюу BC Азийн тойроод ирэх үеийн хурд бол B-гээс 10 чиглэлтэй нормал хурдтгал нь бол дүрслэгдэх юм байна.
За тэгвэл түүнд танган зал хурдтгал нь болохоор доошоо чиглэлтэй байна те. Нормалын төгсгөл дээрээс доошоо чиглэлтэй төрслөгдсөн байна. За энэ бол биеийн одоо харьцангуй танган зал хурдтгалын чиглэл байна. За тэгвэл энэ чиглэлээс бид бүхэн 2 дугаар мөчийн өнцөг хурдтгалын чиглэлийг бол тодорхойлох боломжтой. 2 дугаар мөч өнцөг хурдтгал бол B-цэг А-цэг тавиад ирэхтэй цагийн зууны дагуу хэрэгтийн чиглэлтэй байна гэдэг нь бол эндээс бол харагдаж байна. За ингээд B-цэгийн хурдтгалын чиглэл бол P-гээс B рүү чиглэлтэй байна. Өөрөөр хэлбэл B-цэгийн хурдтгалын чиглэл мөн адилхан хурдныхаа чиглэлтэй ижил чиглэлтэй юм байна. За ингээд бид бүхэн олох хэвээр M-цэгийнхаа хурдтгалыг бол M-цэгийн хурдтгалыг мөн адилхан нөгөө төсөө бичээд болгож боломжтой байна. За тэгэхээр MP гэдэг хэмжээг шугамаараа хэмжиж аваад хурдтгалын масштабаар үржүүлэхээр бодит утга нь бол олдоно. За тэгэхээр M-цэгийнхаа байрлалыг эхлээд тодорхойлъё. M-цэгийнхаа байрлалыг MB гэдэг байрлалаа бид бүхэн болохдоо MB гэдэг утгыг болохдоо LMB гэсэн уртыг нийт уртад нь харьцуулаад хурдтгалын B гэсэн хурдтгалын палуун дээр төслөгдөж байгаа энэ уртын хэмжээг сэрүүлжүүлээд энэ утга харьцаанаас B-цэгийнхаа байрлалыг олчихно. За ингэж олбож байгаа. За ингээд олоход MB-ийн хэмжээ бол 27,133 мм байна. За энэ хэмжээ маань өөрөөр хэлбэл эндээс энэ хүртэлх зай маань M-цэг юм байна гэхэд олдчихлоо. За тэгээд M-цэгээ тодорхойлцсон учраас холболт хийгээд энэ бол M-цэгийн хурдтгалын чиглэл байна. За ингээд болохоор энэ хэмжээс бол 44 мм байсан маань энэ хэмжээсийг хурдтгалын масштаб буюу 155-аар үржүүлэхээр M-цэгийн хурдтгал за ямар утгатай орсон байна вэ? M-цэгийн хурдтгал 138.82 байсан. 138.82 м/сек. Утгатай гарчээ. За тэгэхээр энэ чиглэлийг би энэ зэгтэр энэ бол M-цэгийн хурдтгалын чиглэл байна. За иймэрхүү байдлаар бол бид бүхэн хатгаан хөшрөт механизмын кинематик шинжилгээг палааны аргаар бол тооцоо хийж үзүүллээ. За тэгэхээр энэ бодлогыг муу адилхан туйлцгийн арга хурдны 9 зургийн төвийн гэх мэтчлэн аргуудыг бол ашиглаж бас бодож болдог учраас оюун гэрэл багшийн бодсон байгаа жишээ дээр нөгөө бусад аргуудаар нь бол бодсон байгаа. Тэгэхээр бодсон аргуудын тоон утга хариу бол ижил гарч байна уу үгүй юу гэдэг байдлаар бол битгхэн энэ бодлогын зөв бодсон эсгээ бол шалгах юм бүрэн боломжтой. За тэгэхээр палааны арга маань хэмжилтийн баг зэргийн наривчлалтай алдаа бол бас гарсан байх бас юм магадлал бол байдаг. Гэхдээ хоёр аргаар бодсон хариу бол харьцангуй алдаа 0.5 дотор байж бас болно. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.